Сайн байцгаана уу та бүхэнд өгийн өдрийн мэнд хүргэе. Австралиас Олонд байна. 2026 оны 8 сарын 12-ан 13-ныхаа 6 мэдээллийг хүргэх гэж байна. За 12-ноос 13-нд одоо шилжих шүн байна. Тэнгэрт ингээд маш сонирхолтой хэд хэдэн үзэгдэл нэг дор давхцаж байгаа. Энэ өдөр маань ингээд Арслангийн ордод тийм үү бүтэн нар хэртэлт маань болно. Өшөө дээрээс нь шин сар маань тохиож байгаа. Тэгээд дээрээс нь Персеидийн солирын борооны оргил үе давхцсан. Тэнгэрт хэд хэдэн гариг мөн нэгэн одоо өргөн бүсэд ингээд зэрэгцэн байрлнаа тийм үү. Тэгээд эдгээр чинь ингээд одоо айгуу гоё ингээд ярьж байгаа боловч яг шинжлэх ухааны хувь дээрээсээ эднэр маань өөрсдөө өөр хоорондоо өөрөөр шалтгаанаар ингээд үүсдэг үзэгдлүүд байгаа. А Цөмөрөө ингээд 6 бэлгэдлийн талаасаа харж байгаа болохоор одоо яаж харж болох вэ гэхээр а одоо нар маань ингээд нар хэртэлтийг төлөөлж байгаа учраас энэ нар маань биднэрт юу гэдэг вэ гэхээр ингээ би хинбэ гэдэг бидний дотоод төвөд илэрхийлж байгаа тийм үү. Тэгээд Арслангийн ордод болж байгаа гэдэг маань болохоор нар маань өөрийнхөө иргэшээдэг ордод болж байгаа гэсэн. Энэ чинь өөрийнх нь нэг онцгой үзэгдэл болж байгаа гэсэн. За тэгээд Арслангийн орд чинь болохоор бид нар ингээд өөрийнхөө гэрлийг, өөрийнхөө бүтээл чанарыг өөрөө өөртөө итгэх итгэл өшөө дээрс нь өөрийгөө илэрхийлэхтэй холбоотой ийм энерги бүгдийг агуулж идэг холбогдож байдаг юм байна. За тийм учраас одоо энэ нар ихтэл чинь нилээ онцгой гэдэг байгаа байхгүй юу. Цөмөр одоо ингээд юу гэмдэ бусдад харагдах дүрээсээ одоо илүүтэйгээр өөрийгөө тийм үү одоо таних тухай одоо ийм энерги явагдаж байгаа гэсэн үг байхгүй юу. За жишээ нь яаж таних вэ гэхээр одоо бид нар ингээд те одоо хин нэгэн ингээд таныг магтахгүй байсан ч гэсэн ингээд та өөрийнхөө үн цэнийг мэддэг байх хэрэгтэй. Бусад хүн өөрөө чинь хүлээн зөвшөөрөхгүй байсан ч гэсэн та ингээд өөрийнхөө зөв гэсэн одоо мэдэрсэн зам олж таньдаг байх хэрэгтэй. Одоо өөрийгөө бусдтай бүр харьцуулж болохгүй тэрний оронд яг ингээд өөрийнхөө жинхэнэ гэрлээ олж харах хэрэгтэй. Ийм чухал хичээлийг агуулж байгаа ийм нар хэртэлт маань болж байгаа. Сонирхолтойгоос тэгээд эн чинь ингээд шин сартаагаас одоо шин сар маань ингээд шин хаалга нэгдэж байгаа гэдэг энерги ярьж байгаа шүү дээ. Гэхдээ одоо шин хаалга нэгдлээгээд бүгдийг шинээр эхлээрэй гэж байгаа бас ерөөсөө тэр цаад утга нь ерөөсөө биш шүү манайхаа. Цөмөрөө ингээд өнгөрсөн замын мөртөө ингээд дахин уулзаж хэрэгтэй сургамжаа аваад цаашаа шин замаар явах үе гэж байгаа. Тэгээд бүх зүйлийг одоо шинээр өөрчлөх гэж битгий яараараа манайхаа өөрийнхөө амьдралдаа тэ ингээ юу орж ирж гэн юу гарч байгааг тайван ажиглах хэрэгтэй. Хэрэггүй болсон л зүйлээ тавьж явуулах хэрэгтэй манайхаа. Одоо өөрийн чинь биш одоо хуурмаг дүрээсээ гарах хэрэгтэй. Дотроос ч бүр ингээд үнэхээр хүсэж байгаа зүйлдээ ингээд жаахан ч гэсэн цаг гаргачих хэрэгтэй. Одоо энэ нар хэртэлт маань тийм үү одоо нар хэртээд ингээд гэрэл устчингууд ингээд тэр чигээрээ бидний одоо гэрэл устдахгүй штэ зөвхөн түр хугацаанд ингээд харагдхаа болж байгаа гэрэл одоо байхгүй болж байгаа учраас одоо бидний дотоод гэрэлж яг түүнтэйгээ мөн адилхан байхгүй юу. Бид нар ингээд бидний амьдралдаа ингээ харанхуй болсон юм шиг санагдаж мэдрэгдэж магадгүй. Гэхдээ бидний дотоод гэрэл алга болоогүй байгаа шүү гэдгийг одоо энэ энергиуд биднэрт хэлж байгаа байхгүй юу. За тэгээд одоо анхаарах зүйлээ эхлээд хэлээ явчих тийм ээ. За ямар ч байсан энэ хоёр өдөр хоёулан дээр нь яг юуг анхаарах вэ гэхээр за нэгдүгээр цөмөр одоо шууд ингээд за салья болио гэж юусэн битгий тэгэрээ манайхаа энэ тим энерги тэгээд ахаар энерги өөрөө биш байхгүй юу. За тэгээд өшөө дээрээс нь гол чухал гэрээ хилцээр бүр зайлшгүй биш бол битгий гэрээ. Ажлаасаа халагдах гэж байгаа бол за түр хойшлуулчаарай. Одоо том худалдан авалтуудаа ч гэсэн түр хойшлуулчаарай гэж зөвлөж байна. За яагаад гэд одоо хүмүүс сууж магадгүй тийм ээ. Одоо гэрээ их гэж байгаа юм чи яах юм худалдаж авах гэж байгаа юм чи яах юм гин. Мэдээж энэ бол таны сонголт шүү дээ. Та авах гэж байгаа бол мэдээж та авалгүй яах вэ? Гэхдээ энэ 6 дээр илүү их хяналттай одоо тий хянуураагаараа бодолтойгаараа илүү их анхаараараа шаардлагагүй бол яах юм бэ гэдгийг л хэлж байгаа байхгүй юу? Яа тэгж хэлж байгаа гэхээр одоо би тэнгэрийн зураг дээр одоо энэ юг харуулъя. Одоо би ингээд ногоон цаграа дотор дүрс бүрийг хилцэн байгааз. Энэ маань болохоор бидний одоо карма энерги тээж байгаа одоо тавьж явуулаарай, битээ зурлаарай гэдэг энерги байгаад байгаа байхгүй юу? Энэ энерги маань өөрөө одоо яг энэ хэртэлтээр маань шин сарнаар маань одоо ингээд хамтдаа те ингээд нэгдэж гисэн энерги нь хамт явж байгаа учраас юу хэлэх гээд байна вэ гэхээр за одоо бодъё л доо. За салжлаа гэж бодъё. За ангижирлаа гэж бодъё. За тийгүүд энэ ангижирж байгаа зүйл чинь өөрөө цаашдаа нэлээд удаан олон зүйлээс ангижраад яваад ах боломжтой. Өшөө дээрээс нь ангижирснаас ч юм болоод ямар үр дагавар гарна тэр үр дагавар чинь өөртөө чинь цуг ингээд хамт яваад байна. Тийм учраас
өөрийгөө дагалдуулах зөв үр дүнтэй салтыг хийхгүй бол буруу үр дүнтэй салт хийчих юм бол тэр карма чинь өөрөө чинь салахгүй. Нэг хэсэгтэй л салахгүй гэж хэлж байгаа байхгүй. Бүр доод тал нь 6 сар шүү манайхаа. Доод тал нь 6 сар. За тэгэнгუთ нь одоо гэрээ хэлэлцээр гэж хэлж штэ. За тэгвэл одоо гэрээ хэлэлцэрийг яриа. Одоо энэ ногоон бүрийгээ трасж байгаа бархас бод гарыг маань байгаа даа. За энэ маань ингээд бүгдийг ингээд гоё томруулдаг, сайжруулдаг. Өшөө дээрээс нь ингээд арслангийн орд тахаар ингээд бид нар хүссэн зүйлээ авах боломжтой болчин тийм үү? А гítэл яг уу дахиад нөгөө карма иргчин байгаад тийм штэ. Гэрээ хэлэлцээр чинь одоо яг ингээд амиа бодож болохгүй. Хүмүүс мэдээж гэрээ хэлцэрээ өөрийнхөө төлөө, өөрийнхөө компани эрх ашигын төлөө хийж байгаа шүү дээ. А гэтэл энэ хэртэлт маань өөрөө өөрийн эрх ашигын төлөө болохгүй гэдэг цаагаараа тийм далд мессежийг өгөөд байгаа байхгүй юу манайхаа. За ажилласаа хаалгадъя гэж бодъё л да. Одоо би бити тэгэрэй л гэж хэлээд байгаа юм а тайлбарлаад байгаа шүү манайхаа. Тэрнээс биш та нар маань өөрсдөө хаалгадна уу, гэрээ хэлцэрээ хийн үү мэдээж та бүхний маань сонголч юу. Би зөвхөн л тайлбарлаж өгч байгаа. Яагаад ийм утгатай одоо энэ зурхааг хэлж байгаа вэ гэхээр. За тэгээд сая юу ярьжлаа? Ажлаас хаалгадах ярьжсэн тийм ээ. За ажлаасаа хаалгадах. За ажил одоо мэдээж сэтгэлд чинь таарахгүй болохоор тийм үү? Сэтгэл чинь тавгүй болохоор хүн ингээд энэ ажилд надад таарахгүй байх, зохицохгүй байх, надад хэцүү байна гэж байгаа. За тэгвэл одоо энэ сар маань нэртэй тийм ээ. Одоо энэ ногоон цайраг дотор. За шин сар маань болж яадаг, нар эртэлт маань болж яадаг, олон ингээд энергиуд давхцсан байж яадаг. За тэгээ сэтгэл маань ингээ хүсэхгүй байгаа зүйлийг бид нар ингээд за халагдлаа гэж сэтгэл хөдлөлөөр одоо хийчлээ гэж бодъё. Тэгвэл яах юм? За халагдана гэдэг сэтгэл хөдлөл чинь бүр томроод аврахаас байд гарагчин тэр хүслийг чинь цааш нь томруулах боломжтой. За тэр хүсэл чинь за миний зүв байсан гэдэг одоо эго чинь томрох боломжтой. Одоо би ногоноос хагаад байгаа шүү. Тэгээд цаашлаад нөгөө нэг удаан тэгдэх карма энерги чинь өөртөө чинь хамт доотлон 6 сар үргэлжлэнэ. Одоо үүр дагавар нь ямар байхаас хамаарат өөрийн чинь сэтгэлийн зовлон их байх үү дээ. Тэгэхээр маш сайн хянж шалгаж агаад үйл хөдлөлүүдээ манайхаа хийгээрээ. За тэгэнгუთ одоо ингээд том худалдан авалт гэж ярьчингууд чинь яагаад худалдан авалт ямар хамаатай ингэж бодож магадгүй. За энд бол шууд одоо энэ арслангийн орд маань өөрөө ороод ирнэ тийм үү? Нар маань ороод ирнэ. За арслангийн орд нь яаж орж ирэх вэ? Одоо бид нар ингээд том худалдан авалт хийгээд чинь бид нар одоо зүрхнийхээ жаргалыг, зүрхнийхээ баяр баясгалыг олох гээд байгаа гэдэг. Бидний зүрх баярлна. За энэ сар маань тийм үү? Бидний сэтгэл баярлна. Одоо хүсэж байгаа юм авчгаар ч одоо бидний одоо хүсэл ингээд томроод тэр юм чинь бүр томрох боломжтой тийм үү? Бархаас бид гарна. За гэтэл яах вэ? Үгүй ээ өөрийгөө амиа бити бодооч ээ гэд хаад чинь одоо тэр том худалдан авалт хийх гэж өөрийгөө жаргаж баярлуулж авч байгаа эцтэй бодвол тийм үү хин л одоо дургу зүйлээ үнтэй одоо том мөнгөөр худалдаж авах вэ тэгэхээр яах вэ үр дагавар нь ямар яах юм бол доо асуудалтай байх үедээ гээл нөгөө карма нэршин дахиад ороод ирж байгаа байхгүй юу манайхаа за баг ойлгомжтой байсан байх гэж бодож байна. За тэгвэл яг одоо энэ энерги дээр одоо 13-ны өдөр дахиад юу нэмэгдэж орж ирэх юм бэ гэдээ бас нэмж хэлмээр байна. Байж байгаараа манайхаа бас нэг зүйлийг бас энэ дашрамдаас хэлье гэж бодож байна. Юу байсан гэхээр 11-ний 6-гаа үтсэн бол дахиад нэг үзээрэй. Яагаад вэ гэхээр 11-ний 6 дээр яригдсан өнөөдөр яригдаагүй зүйлүүд бүгд нэмэгдэж орж ирнэ шүү. Юу хэлэх гээд байна вэ гэхээр 11-ний өдрийн анхааруулгууд 12-13-нд байсаар байгаа гэдгийг хэлэх гэж байна. Ялангуяа тэр дундаа хууртагдаж лойврд болов гэдэг энерги бүр зайлшгүй хэлмээр байна манайхаа. За өшөө дээрэс нь ингээд цаашаа явах гэж байгаа тий. За тэгвэл 13 цөмөр юуг илүү анхаарах вэ гэхээр за битгий л одоо бүх юмыг ингээд хянаад шалгаад юмд одоо өстой муухайгаар хэлэх юм бол нөх хүний бүхсийг ухна гэж ярьдаг штеп. За битгий тэгэрээ манайхаа өстой муухай энергитэй холбогдсон шүү. За тэгээд одоо ингэдэг штеп хүмүүсийг ингээд цөмөр өгөөсөх гэдэг тийм үү? За хүмүүсийг бити өгөөсгэрээ. Одоо өөрийн чинь ингээд 1000 зөв байсан ч ядаж тэр хүний нэг 30 одоо 30% зөв болгочих хэрэгтэй манайхаа. Өөрийнхөө зөвийг мэдсээрэж бити миний зөв чиний буруу гэж дайрч нөгөө хүнээ ингээд өгөөсгөж устгаарай та тэгэж болохгүй. За тэгээд нэмж хэлэх юм бол хуучин асуудлуудыг битгий сөхөөрөө одоо асуудууд гэдэг чинь би дандаа болж бүтэхгүй асуудлуудыг л ярьж байгаа шүү. За яагаад вэ гэхээр саяны хэлсэн энэ эдгээр 3 зүйлсүүдийг сэдрээх юм бол одоо энэний үр дагавар нь өөрийн чинь бодож санаж сэдээгүй таагүй үр данг дагуулах боломжтой байгаа. Ийм байгаад байгаа байхгүй манайхаа. За тэгээд одоо та нар маань ямар сонинд нөгөө зоолоо минь дандаа ямар сонин юм хөргөч байж магадгүй. Тэгэхээр мэдж байгаа шүү дээ тийм ээ. Би зөвхөн анхаарах ёстой зурхааг хөргөж байгаа. Тэрнээс биш
Өдөр болгон сайн өдөр, өдөр болгон сайхан өдөр, бид нар өдөр болгон өдрөө өрөөж явах хэрэгтэй. Бид нар өдөр болгон сайхан үгээр өөрийнхөө өдрийг замаа засч явах хэрэгтэй манайхаа. Тэгээд энэ бол зөвхөн анхааруулах зурхаа гэдэг та бүхэн бүгдээрээ мэдж байгаа байх гэж бодож байна. За тэгээд одоо лав гарагт маань тийм ээ, ивэлтэй өнгөн ногоон, анхаарах жилтэнгүүд маань хулган, пүрэв гараг маань болохоор ивэлтэй өнгөн улбар шаар, анхаарах жилтэнгүүд маань үхэр, биеийнхээ цөмөрөө бүх биеийн хэсгүүдэд анхаарах шаардлагатай бүр. Биеийнхээ дархлааг сайжруулъя. Тэр дундаа цөмөрөө хөлөө анхаарах хэрэгтэй. Хөлөө битгий гэмтээгээрэй гэж зөвлөж байна. За тэгээд хамгийн сүүлд нь хамтаараа одоо энэ 2 өдрийнхөө өвгөн заслаа хэлцгээе. За сайхан гүнзгий тайван амьсгал аваад чин зүрхнээсээ бүгднийг хэлцгээе манайхаа. За эхлэе. Талархъя, талархъя, талархъя. Орчлон ертөнц тандаа талархъя. Дэлхийн ээжээ тандаа талархъя. Бүхий л хүчнүүддээ талархъя. Би хуучин зүйлсээ, хэрэггүй зүйлсээ тайван тавьж байна. Тийм ээ. Би өөрийнхөө жинхэнэ үнцнийг хүлээн зөвшөөрч байна. Тийм ээ. Миний дотоод гэрэл намайг хамгийн зөв цам руу чиглүүлдэг. Тийм ээ. Би амьдралынхаа зөв мөчлөгийг итгэлтэйгээр ухтаж байна. Тийм ээ. Талархъя. За тэгээд араас нь цөмрөө ог нэрээ хэлээд тэгээ сайхан талархлуудаа хэлээрэй гэж одоо миний зүгээс хүсэж байна. Тэрнээс ч хүслээ одоо яг гуйх гэх нь ч одоо за тийм зөвлөгөөг бол өгмөргүй байна манайхаа. Айгуу сайхан байгаа бүхэндээ талархаад, ижи аавда талархаад, өвгдээдтэй талархаад тийм ээ байгаа бүх одоо та бүхэнд ямар хүчин нөлөөлдөг гэж та нар маань бодод итгэж явдгийн өөрсдөө бүх шүтэнүүдэд маш сайхан талархал илэрхийлээрэ манайхаа. За ингээд ийм байла да бүгдээр нь тэгээд эрүүл энхийг хүсье, амар амгалан хүсье. Гой бусдаа хуваалцаа шеэрлээрэ манайхаа тэгээд гой лайка дараад тэгээд гой комент хийж байгаа бүх хүмүүстээ бас дахин баярлалаа. За тэгээд ийм байна да. За түр бай манайхаа.